Энэ эрсдлийг нэлээд нэг дор төвлөрүүлж байгаа. Тийм учраас систем өөрөө буруу ажиллавал, системийн нэг хэсэг буруу ажиллавал маш том эдийн засаг савлгаа үүсгэнэ. Энийг энэ эдийн засгчид яг энэ чиглэлийн судлаачид зах зээл дээр ажиллаж байгаа энэ орон сууцны эдийн засгийн чиглэлээр судалгаа хийж байгаа судалгааны институтуудыг оруулсан уу гэж би асуугаад байгаа. Энийг би бас дахиад тодруулъя. Тэгэхээр нэг зүйлийг анхааруулхад энэ хуулийн үзэл санааг бид нэр илүү сайн нэгтлэх хэрэгтэй. Хамгийн зөвөр нь энэ нийгэмд гаргаж ирэх хэрэгтэй. Дэлхий дээр байгаа орон сууцны бодлого хийдэг 3 том загварыг ингээ Монгол улс нийлүүлж яана л да. Монгол улс их сонирн байна штэ. Түгжрлийг бууруулах бүх төслийг нийлүүлээд 7 төсөл зүтгүүлж байна. Орон сууцыг бий болгох одоо 3 янзын том классик энэ загварыг нийлүүлээд зүтгүүлж яана л да. Тэгээ энийг бол яг би хувь хүнийхээ хувьд бол дэмжиж чинь гэхдээ илүү нэгтруулна. Энэ маш том эрсдэлтэй. Эргээд одоо энэ эрсдэл нь бол одоо их томоор улс орны эдийн засаг савлгаа үүсгэнэ. За хоёрдугаар эрсдэл нь улс төрийн эрсдэлтэй. Энэ одоо буруугаар ашиглагдвал улс төрийн эрсдэл үүснэ. Улс төржин ийм зүйл болно гэдгийг хэлье. За гуравдугаарт энэ маш их иргэдийн хүлээлт давлгаа үүснэ. Тэгэд миний энэ дараалал хэдэд байгаа юм бэ гэдг нь ил тод биш байвал энэ авилгын уул уурхай болно. Дарааллыг зардаг ийм жижиглэнгийн бизнес бий болно. Өнөөдөр газраа өмчилж авъя гэдэг иргэн эзэмших гэрчлэгээгээ өмчлөх болох гэд хүсэлт гаргахад би яг хэдэн хүний дараа юм бэ гэдг нь Монголд ойлгомжгүй байдаг. Зүгээр цахим цонхоор хүлээгээд авдаг. Тэгэхээр нэг Ахмадын орон сууцнд орё гэж байгаа Ахмадын өргөдлийг авлаа гэхэд хэдэн хүний дараа хизээ шийдэгдэх юм бэ гэдг нь тодорхой биш байсаар байвал энэ асуудал бол зүгээр төрийн дунд шатанд маш их тийм дарааллыг зардаг ийм авилгын жижиглэнгийн дунд гарын ийм бизнесийг цэцгэлүүлсэн ийм төсөл болно шүү гэдгийг анхааруулж ялъя. Баярлалаа.